сайн бүхнийг хүсэе. Анхны 11 генерал зочин хөдөлгөөс 1944 оны 4-р сарын 28-ны өдрөөс хойш 78 жил өнгөрчээ. Монгол улсад батлан хамгаалах салбар, хил хамгаалах, онцгой байдал, тагнур, цагдаа, шүүхийн шийдвэр үүсгэх байгууллагын албан хаагч генерал зочин ийм байлаа. Эдгээр салбарын албан хаагчдын өдөртөж иргэдийнхээ амгалан тайван ажил хөдөлгөөнийг бүрдүүлэх мэдлэг оюун бие сэтгэлдээ зориулсан гавьяа зүтгэлийг үнэлж энэ цолыг олгох юм байна. Генерал цол бол нэр төр хүндлэл эрхэм чанарыг илэрхийллээ. Тиймээс энэ цолыг авсан хүн цолондоо тэнцэж, цолоо дааж, ажиллаж, амьдрах, үргэлж жишээж байх юм учиртай. Эс бөгөөс дүрэн хуулийн дагуу цолыг хураагч заалтайг санаж явах бас учиртай. Та бүхэн баярын мэнд дахин төвшүүлж, урд насаж удаан жаргаараа мөнх төгөр Монголын генералуудаас ивэж нагайж хүсье. Баярлалаа. Төлөвлөсөн авсан Монгол улсын ерөнхийлөгч, зөвшөлт хүчний ерөнхий командлагч тань Монгол улсын генералуудын нэрийн өмнөөс талархалтаа илэрхийлж таны өндөр дээд албанд амжилт хүсье. Ингээд би Монгол генералуудын туршлагын зөвлөлд татуулахыг зөвшөөрнө.